За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Блогер бэлгүн байна. За би яг одоо Монгол 63 ресвей дээр хүрэлцэн ирсэн байна. Ийм олон үзэгчид өнөөдрийн тэмцээнд үзэгчээр ирсэн байна. За энэ бол Сисо офнэггүй буюу энэхүү тэмцээний нээлтийн тэмцээн байгаа. За тэгээд Монгол 63 ресвей дээр Сисо офнэг буюу Чингис хаан International Drift Battle тэмцээн байна. Ийхүү эхэлж байна. Тэгээд би ерөнхийдөө 2 дахь өдрийнхөө үдээс хойш ирлээ. Влого ерөнхийдөө үдээс хойш ирж ирлээ. За маргааш бол яг International багийнхан орж байгаа. International багийнхан бол бүтэн бичих байгаа. Тэгээд логтойгоо манайхаа бүгд хамтдаа байцгаагаараа. За аврагын төлөө SDS-ийн аврагын төлөө 15 настай хүүхэд. За энэ машин маань 2025 онд бас Ухаан хотод тэмцээнд оролцсон. Өсгөөгийн унжсэн машин байгаа. Дрифтийн сургуульд 3 удаа сууд мөргүүлээд амжилттай төгссөн. SDS дор ихийг авсан шүү. SDS шууд. Үнэтэй бодгийг байна нэрэ. Өнөөдөр Жандроо Айдрийн клубын дамжин тандаа хойдоор байна. За манай очроо шавн төрүүлсэн. 36 Монгол 63-ийн дамжин. Уйлж явах шиг байна. Бидгөө албадан цомор гэдэг авдаа баяргий. Өнөөдөр үргэлж сүүлийн 3 хоног босоо байсан даа. Нэр босоо гэж багтаажаа. За энэхүү тайзан дээр байгаа дэлгэцэн дээр бол ерөнхийдөө үзэгчд рүү шууд харуулсан байгаа. Үзэгчд рүү харуулаад за реплей болон энэ гарааны явцуудыг бүгднийг ерөнхийдөө шууд дамжуулт хийж байгаа. За мөн бас Mongolian Drift Series гэсэн пэйж хуудсан дээр шууд лайв маань хүрж байгаа. Яг бүхэл өдрийн турш энэхүү тэмцээн уралдааныг хүргэж байгаа. За тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдийн такс үнгүүгээр ерөнхийдөө энэ удаагийн бидний нээлтийн тэмцээн маань ийм олон мянган үзэгчдтэйгээ хамтдаа. Өнөөдөр манай дэрийн за маа дэлгэцрөө шууд дамжуулт хийж байгаа хөгжим техникийн багийнхан маань бас энэгээр байцгааж байна. За энд болохоор онцгой байдал болон төрөгнийхэн за энэ цагаан асарлаа хэдүүлээ самтооч. За мэдээж энэ самхаг дотор бол манай үндсэн 4 шүүгч маань. За ерөнхий шүүгч Од. За шүүгч Анхаа бэлэг сайхан. За мөн бас Бат бэлгүү манай ерөнхийдөө энэ самхаг дотороос шүүлтүүдээ хийж байгаа. Тэгээд за шууд дамжуултыг ерөнхийдөө энэ дотороос бас хүргэж байгаа. Энэ дотороос манай холбооны нарийн бичиг соёлоо энд бас шууд лайв танилцуулга хийгээ өгж байгаа. За энд ингээд манай рейсинг дрон за манай соёлоо энд танилцуулга хийгээд шууд лайв дээр танилцуулга өгж байгаа. За ямар байна? Ажгаа явуулчлаа да. За танилцуулга өгөхгүй л одоо энэ дээр за араас нь 22-р 13 Power Team Garage дамжин Sport Team Master 2024 оны МДС Английн улсын аварга 2-р байр гэрэл сувдын бэлэг сайхан түүний араас 22-р 07 2023 оны МДС Английн улсын аварга Sport Team Master Батчаргалын ариун бад шахуултыг үүсгэж байна. V6 клубын дамжин Top Motors-ын дамжин. За бэлэг сайхны хувьд гэх юм бол дуртай. Ариун батын хувьд гэх юм бол алдаагүй явуултыг үүсгэж байна. за энэ дээр ингээд шууд лайваа бас давхар хийнаад коммент уншаад явж байгаа. Бас комментэнд хариулт явж байгаа те текстээр. За амжилт соёлоо. Чи энэ дэхтэй айгу гой местэн дээр юм шүү. За эндээс дроныхан маань энд одоо. За энд рейсинг дроны үн сууж байна. За энд маань холигч лөө холж байгаа лөө. Ерөнхий найруулж байна. Ерөнхий найруулж байгаа дүрсүүд тийм. Хэмжээдэл болохоор реплей давтаж байгаа. За. Тий. FPV дүрсийг бүтэн давтаж ийшээ гэж.
Янз. Тэгээд энэ дээр нэг хоёр шуурын камер байгаа. Нэг Ron гараан дээр байгаа. Тэгээд ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоо нэг ийм нэмэгдэнэ. За. Дотор нь юу яа? Жолооч нарыгаа шууд лайв машин барьж байгааг хийх гээд нэг GoPro суулгах юм уу? тий. GoPro шууд шууд амжуулах. Тэгээ GoPro-гоос арай том DJ юм. За. Black Magic нэг камер тавьж байгаа. Тэр одоо тохироо болчих юм бол шууд лайв дээр нэмэгдээ жолоочтойгоо шууд дотлолоо. Тэгвэл бүр супер юм биш үү те? Тийм туршаад одоо бэлэн болж байна. Тэгэхээр бол тэгээ ганц нэг жолооч нар дээр. Хамгийн топ гэдэг. Окей. За тэгвэл тэрийг бас сэдвүүл бас хамтаа харъя те. Тэр гоё ялна. За энд бол ийм ажил өрнөж шүү манай. Арын албаны техникийн шууд дамжуулалтыг бас хүргэж байгаа. Ингээ хайлт харах юм бол PC дээр сууж байгаа юм шиг харагдаж байна. За энэ голд зогсож байгаа ногоо антаастай нөхдүүд бол зурагчид медиа багийнхан байгаа. За одоо энэ хэд манаас За талбай гол руугаа орж ирээгүй. Удсан байх шүү. Бас гоё шүү. За ингээд ийхүү Чингис хаан International Drift Battle тэмцээн маань ерөнхийдөө мянган үзэгчтэй. Нээлтийн 2026 оны нээлтийн тэмцээн маань ийм гоё өргөнлөхөр болж эхэлж байна. Тэгээд Монгол 63 Raceway дээр энэхүү тэмцээнэ яаж байна. За энд бас MotoGP Английн тамирчид маань бас байгаа. Одоо энэ финал дуусангууд International-с өмнө MotoGP багийнхны уралдаан явагдаад тэгээ International Battle эхлэх байхаа хөтөлбөрийн дагуу. За энэ жил бүтээн байгуулалтын гэх юм бол Монгол 63 Raceway дээр овоолго үүсгэн үзэгчдийн суудлыг за хиймэл зүйлгээр ингэж гоё өндрөөр хийж гсэн байгаа. Энэ бол ерөнхийдөө Монгол 63 хувьд хамгийн гоё харагдах үз байршил учраас энэ дээрээс нийт үзэгчд маань үзэж байгаа. За мөн тэр доотлолт болохоор бас үзэгчд маань бас үзэж байгаа. За ингээд өмнө нь бол яг энэ тамирчдын талбай дээр 2 игнэгээр бид нар засдаг гэсэн бол энэ удаад бүр 3 игнэгээр асруудаа засаж аюугаа шингээсэн байна. За үүдний каркас, гарааны каркас. За одоо хэдүүлээ тэр хоошоогоо бас энэ финалыг дуусгаар би энэ завсар цагаар нь тэр хоошоогоо ивент пут руу бас та бүхэндээ орж ямар байгууллагуудаас хамтран ажиллаж байгаа, ямар үйлчлэгээнүүд явагдаж байгаа гэдгийг бас хэдүүлээ хамтдаа харцгаах болно. За ерөнхийдөө манайхан 63-ыг бид нэр яаж өөрчилсөн бэ? Юу бүтцүүд нь өөрчлөгдсөн бэ гэхээр за энд ерөнхийдөө юм овоолго хийж гсэн байгаа. За энэ хүү овоолго дээр бол хиймэл зүйлэг хийснээр үзэгчд маань бас энэ дээр маш олноороо өндөр дээрээс ерөөхдөө харах боломжийг бас бий болгосон. Аятаа тухтай байдлыг бас бий болгосон байгаа. За мөн дээрээс нь за энд бол бас ховор содон машин тэрэгнүүдийг бас цуглуулсан байна. Бенз байж байна. Энд бүр бас нэг ихсэл бас байсан. За тийшээгээ бас бух бенз бас байсан байгаа. Бух бензүүд зогсож байна. S15. За GZX. За энд бас ингээд хүүхдийн тоглоомын орчныг бэлдсэн байна. За тэр хэсгээр нойлын асуудлуудыг бас олон хаалгатаагаар хоёр талаасаа ордгоор ерөөхдөө олон хүн ирэх учраас ер нь бол нэлээд том бүтээн байгуулалтуудыг бас Чингис хаан International Drift Battle баг хамт олон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны баг бүрэлдэхүүнүүд нэлээд сайн хичээж ажилласан байгаа. За энэ жилийн нээлтийн тэмцээний маш том онцлог нь юу вэ гэхээр үзэгчдийг такс үнгүүгээр тэмцээн уралдаанаа зохион байгуулж байгаа нь монголчуудад бас дрифтийн спорт ийм байдэн шүү, автын спорт ийм байдэн шүү гэдгийг бид бүхэн бас маш гоёор сурсан таниулж чадсан ийм 3 өдрийн өдрлөг болж байна. Тэгээ өнөөдөр бол хаалтын өдөр буюу финал явагдана. За мөн бас олон улсын тамирчид, интернэшнл тамирчид маань бас оролцох болно. За энд бас ингээл ховор содон бухууд энгөр байж байна. Гой бензүүд энд байж байна. За энэ бас маань дрифтийн Баскагийн спонсороор ажилласан Автосон гэдэг. Энэ Брабус суглаагаар бас гарч байгаа гэсэн юм сургалаа байсан. За Бэр коктейл гэж энгөр бас байж байна. За энэ хэсэг рүү орохоор ерөн бол ивент фуд гэдэг хэсэг байгаа. За энд бол одоо хоол хүнс юу гэдэг худалдаа 8. За спонсор байгууллагуудын үйл ажиллагаанууд ерөнхийдөө энэ дотор явагдаж байгаа. За гэр грил катеринг гэж байж байна. Стрит фуд, за Розеле катеринг. За тэр том асар дотор бол ерөнхийдөө оройн ивентийн үйл ажиллагаануудыг шууд дэлгэцэн дээрээс бас дамжуулж байгаа. За тэмцээн уралдааныг ч гэсэн шууд энэ асар дотроос бас шууд үзнэ. Тэгээд энэ жилийн онцлог нь юу вэ гэхээр шууд дамжуулалт маань сошиалор болон пэйж хуудасаараа бас давхар явж байгаа. За сайн уу? Манай Мортрик хот гэрэл маань бас тодоо маань хүүхдүүдээс хэлтэй явж байна. За тэмцээн уралдаан ямар болж байна вэ?
Өстой гоё болж шүү дээ. Аха. Нар уран тэгшрээд. Аха. Өстой сайхан байна. Машин дэргээ бас авчраа тавьчихлаа. Энэ ирөө. Тэгээ бас сая Японы цуврал блогууд дээр миний спонсор байгууллагаар оролцсон Mortrig компани бас захирал Тодоо найстаа бас блогороо дамжуулан бас баярлалаа гэж хэлмээр байна. Удахгүй бас Японы блогууд маань ар араасаа засагтаад гарна. Эхний блогоо монтажлсан байгаа. Энэ блогийн дараа зацсан да. За амжилт сайн. За бэби нөө. За амжилтаа да. За тэгэнгүүт хоол хүнсний газрууд сайхан зуны хөдөл эхэлсэн шорлог үнэртэд янз юм байна. За энэ дотор ингээд асар дотор ерөнхийдөө тентүүд тэмтэр дэлгэцэн дээр болохоор шууд амжуултыг бас шууд давхар бас хүргэж байгаа. Одоо яг MotoGP английн тэмцээн уралдаа болж байна. За тэгээд манай Чингис хаан International Drift Battle-ийн бас ерөнхий алтын спонсороор Next Group-ийн одоо TCL за мөн бас Oppo гэсэн брэндүүдээр бас хамтран ажилласан байгаа. За мөн бас энэ Nissan-ы Monnis-ийн бас энэ дүүл ажиллагаагаа танилцуулж байна. За ажил нь өндөр. За энэ яадаг юу хүрд яваад байна? Энэ манай Instagram болон Facebook хуудсыг дагаад өнгөө эргүүлээд За. За одоо энд юу гэж байна? Max систем болдог. За би шууд влог дээр нэгийг юу аж үзэх үү? За дагчи те ямар ч гэсэн эхлээд даг гэж байгаа шиг байна те. За тэгээд сум наанаа. За энийг барьж байгаа юм даа. За манай Monnis-хан бас энд аягүй сонирхолтой зүйл хийсэн байна. Ердөө зүгээр нэг Instagram болон сошиал хуудсын дагснаар тийм үү. Энд дэр бүгд юу шагналууд юм уу? Юу юм? Зарим нь хоосон юм уу? Зарим нь надад хоосон байгаа. Мэдээж одоо энэ дээр танк гэж мэдээ дээр хоосон байна. За зин гэхдээ яг шагнал дээр зогсдог юм уу? Эсвэл нөгөө хоосон дээр зогсдогоор тохируулсан байгаа юу? Шагнал дээр. За. Тогтсон шүү. Зөв эргүүлсэн үү? Нөгөө тийш эргүүлсэн үү? Энд чинь салхинд буцчихлаа. Энэ хотлоо танк дээр нь зорилсон. Энэ харж байгаа хүндрүүлэгч байна да. За. За баярлалаа. Нэг юм та болчихлоо шүү. За би дагчнаа заяа. За. За энд ингээд Monnis. За тэгээд Чингис хаан International Drift Battle дээр маань бас ерөнхий буюу алтын спонсороор хамтран ажиллаж байгаа. Next болон TCL Oppo. За энэ манай Epic Sim-ийн ирсэн баг шүү дээ. Epic-ийн яаж ийн? Алж гин үү? Хүн битүүлээ нөө. Хэдийг авчирсан? 2 симулятор. За 2 симулятор. Энэ ч гоё амарч штэ ингээ хүмүүс. Ямар гоё тухтаа харагдсан бэ? Энд юу болоод байгаа? За энэ нэг 10 секунд дээр зогсоож чадах юм бол next-ийн гарын бэлгүүдээс гэж авах гоё шүгүрч юм уу? Гоё бэлгүүдийг бөөлүүлээд. За манай next man Чингис хаан International Drift Battle-ийн маань алтын спонсороор хамтарч. За мөн Oppo болон TCL гэсэн брэндээс урьдчилан найруулж байгаа тийм. Энэ TCL-ийн зурагт уу? Хэдийн инч бэ? 65 инч зурагт. Дэлхийн номер 1 Google TV-с гэж явдаг. За. За одоо тэр 10 секундэд харуулах хүн байгаа мó? За нэг 5 секунд өрөөд үзгөө. За би үзээ. Яах вэ? Зүгээр стартер дарах юм уу? Би space дээр навчаад авах юм. Эхлээд нэг туршчихоо. За энэ дээр нь дараад. За одоо туршаа. За space дээр туршаа. Энэ чинь энэ 10 секунд биш энэ ч юу? Энэ чинь 10 секунд. Энэ дээр яг 10 тэгдэг юм уу? 10 тэг. Өнөөдөр ганцхан таруулсан ба. Тийм. Тааруулчих юм бол юу авах вэ? Манай гоё гарын бэлгүүдээс тэргээр урьдсан ба. Ой, сая гарын бэлэг харж байгаа. За ахаад тийг өвчсөн. Бэлгээр хурцлаа. Гайтай бэлгээ одж ивж байгаад. За 9. Яа 4 секунд. Гэтэ амар орхон 4 секунд. За айгуу гой сонирхолтой шүү дээ. Чи очилж байгаа юм уу? За хаар дар. Яа, жаахан төглөөдөө гэж чинь. Чихэр аваа, тэр чихэр аваахын дөө. Чихрнээс аваа. За чи дараарахын дөө. За энэ нөө Steak Mongolia гэдэг бас хүрэл спонсороор хамтран ажиллаж байгаа Steak Mongolia. Карбоноор маа Чингис хааны чинь хүрэл спонсороор хамтран ажиллаж байгаа тий. За танилцуулж ил да хальт юмнуудаа товчхон төхөө. Сайн байцгаана уу. За тэгээд Steak Mongolia-гийн хамт олон өнөөдөр манайх бүтээд засаад тэгээд одоо бүх бүтээгдэхүүнүүдээ бүгдийг дэлгээд тавьсан байна. За тэгээ манай гол давуу тал гэх юм бол бид нэр яг Солонгосын брэндийг аль бие усны эрхтэйгээр шууд нийлүүлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь бусдаас юугаар ялгаатай гэхээр манай үйлдвэрийн баталгаа гэхэд шууд олон улсын системд орчдөг. За үйлчлүүлэгч маань өөрөө ороод өөрийнхөө бүх баталгаа, бүх мэдээлэлээ ингээд хараад хянах боломжтой гэсэн. За. Энэ юу ихэр болж байна манай?
Өдөрлөг бол гоё болж байна. Янз юм байна. Үзэгчд битүү уус. Үзэгчд битүү байна. Дээрээс нь хүмүүсийн уур амьсгал бол үнэхээр гоё байна. Тэгээд олон төрлөөр бас айгүй зохиогдож байгаа нь айгүй гоё юм. Өмнөх жилүүдээс илүү. За тэгээд та хэд бас энэ олон масс цугларсан дээр өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдээ маш сайн сурчлаад аваарай гэж бас. За тэгээд бүгдэнд нь амжилтсаа бас гоё юм зохион байгуулж байгаа. Та хэдтэй бас баярлалаа. За баярлалаа. За энэгээр манайха хоол хүнсний асрууд маань бас үргэлжилсээр байна. Ерөн бол хараа энэ хойдлын энэ хашааг бид нар ингээд бүтэн ногоон зүлэгжүүлснийхэн дараа энэ тентүүд байраад хоол хүнсний газрыг өдөг бас бий болгосон байгаа. Тэгээд за энэ тэгэхэд л ингээд хуушурны үйл ажиллагаа явуулж байна. Тэмцээндээ бэлдээч хуушур эргүүлэл явах юм. За энд бас нэг шорлогны газар, дангар шорлогынхаа ирсэн шорлогоо ич байна. Ямар гоё харагдаж байна. Надаа ич. За манай тууцынхаа өөрсдөө энд ерөнхийдөө офислж байгаа. За энэ Дапу гэдэг энэ байшин ингээд дэлгэгдэх байшин байгаа. Нилээн том зайтай. Ийм байшин дотор бид хэд өөрсдөө бас тэмцээн хуралдааныхан хурал болон тайлангаа энэ дотор хийж байгаа. За манай бас холбооны өнөөдөр соёлоо маань бол амар гоё мессендээс ч манай нарийн бичиг өдрийн хоол ирсэн мэрэг байгаа юм уу? Хоол ирсэн мэрэг байгаа юм уу? Чи нэг л идсэн царайтай суугаад байна да. За тэгээ манай гадны тамирчид маань бас энд бас офислж байгаа. Тэгээ энэ дотроос хоол ундаа идж байгаа. Ийм гоё бас юм байшин. Энэ баг нэлээд дүүний хүлээд. За эндээс бол баг VIP үзэлт хийчих юм уу аашийн баг ингээд иймэрхүү байж байгаа. Тэр тайзан дээр дэлгэцэн дээр бол шууд уралдааныг бас та бүхэндээ шууд хөрвөж танилцуулж байгаа. Иймэрхүү байна да. За энд бас хараа. Ерөнхийдөө дөрвөн өнцгүүд дээр замын дөрвөн өнцгүүд дээр талбай голд замун бас дроноор шууд дамжуулдаг бас шууд давхар хийж байгаа. Танаас ийш ингээ харах юм бол үзэгчдийг хараач тээ. Битүү байгаа сте. Өнөөдрийн байдлаар бас нэг 10 мянган хүн ирсэн байна. Ирж орж гарснараа гэх юм уу те. Гэтэ бол ер нь бол маш олон хүмүүс хүрэлцээрсэн байна. За манай дээрмэ Шууд бичиж хийгээд өгнө. Тэг шууд лайв хийж байгаа шүү дээ. Шууд тэр дэлгэц дээр гарч байгаа. Оо бас тэгтлээ бас. Арай чиг баха. Гэтэ боломжтой шүү дээ. Боломжтой шүү дээ. Юм өгсөн. За тэмцээн уралдаан ерөнхийдөө хөтөлбөрүүдийг хөтлөөл базаална шүү дээ. Тэгээ яг бас нэг дэрэг сонирхдаг хүний үед анх удаа бас нэг хөтөлгөө хийж үзлээ. Гэтэ айгу юу надаас болж байгаа юм. Одоо арай ойр ихэж яашаа хоол ихэж яашаа тийм байлаа. Яг л тэр нөгөө тамирч зарим нэг тамирч дэндүү олон тамирч орж болохоор нөгөө тамирчдын нэрийг мэдэхгүй, хувийн дугаар нь харсан нэрийг мэдэхгүй. Тэр айгу жоохон мэдлэлтэй байлаа. Яг эргэн тойрныхоо яг мэддэг хүмүүсээ мэдээд байгаа юм байна. Тэгээ мэдээж юу маань бол дэрэгтийн наадам гэсэн үг шүү дээ тий. Тэгээ маш гоё болж байна. Одоо өдөр 3 хоног өнгөрч тий. Гахалтай. Битүү шүү дээ. Оо амар. Уусаа дотор багтахгүй хашааны цаана такс тастуул бүр алхаар нь тий. Тэгэхээр ойлгомжтой. Мань гарахт нь таслаж яж байгаа такс. Гарахнаа бас Манай тэмцээн таалагдсан уу? За тэгээ одоо ингээд таксанд ичөө гэд бас зөв бодлоо нэ. Тэгээ гарахт нь за марах гарахтаа таксад тасалдаг юм аа гэдэг. Тий. Идэг бол орлоо. За жог тэгээд найстаа бас баярлалаа. Нүртэж бас тэмцээн уралдаан бас бидний нэг хэсэг болоод хамтран ажиллаж байгаа. Найстаа бас баярлалаа. Тэгээ шинээр бас нэг үүд ажиллагаа нийцсэн багш тэ амдууд дээр. Тий. Тий. Тэгээ бид гурав ч нэг тэмдэглэлт өдрүүд, хүүхдүүдийн нэг тэмдэглэлт өдрүүдийн нэг газар усны найр одоо төрсөн өдөр тий. Хонхны өөр сураг дууслах нэрээс битүү энэ төр цаг сарын өмнө орог цаг маа. Оо ер нь тийм байгаа тий. Одоо маш 5 сарын цаг бол хүлээ явцсан. Одоо 6 сарын цаг авна гэж хэлж байна. За. Окей. Баярлаа. Блогтой оруулсанд баярлалаа. Яа за. So she's gonna drive.